За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийнхөө физик хичээлээр дулааны бодлогонуудыг хэрхэн бодохыг багш нь тайлбарлая. За өмнө нь бид нар энерги болон дулааны бодлогонууд бодсон байгаа. За өнөөдөр энэ дулааны 40-р бодлогоноос хойш бодлогонууд дээр тайлбарлая. За энд байгаа 1-р бодлого. За энэ манай хүүхдүүдэд амархан учраас. За 2-р бодлого. Тасгааны зураг харагдаж байгаа. За өрөөг халаахаас өмнөх температурыг термометр ашиглан хэмжилсэн заалт энэ харагдаж байна. Өрөөг тасалгааны температуртай болтол халаахын тулд ямар хэмжээний дулаан өгөх шаардлагатай вэ гэсэн байна. За тэгэхээр бид нар энэ ямар томьёо ашигладгийг мэдэн тийм ээ хүүхдүүдээ. Ямар томьёо ашигладаг вүлээ? Q тэнцүү M C дельта температур гэсэн томьёо ашигладаг тийм ээ. За тэгэнгүүт энэ ч. За агаарын нэгт энд өгөгдсөн байна. Агаарын нэгт өгөгдөн гэдэг нь үгс үг гэхээр массыг бол m-ийг рог үржих нь v-гээр бодоорой л гэсэн үг. Рог үржих нь юу гэж байна? V-гээр бодоорой гэсэн үг. За тэнгуут роо нь яасан бэ гэхээр бидрийнх 129 гэж бодоорой гэж байна. За V-г нь яаж бодох вэ гэхээр V-г мэдээж яаж бодох юм гэхээр 5 м, 3 м, 2.5 гинэ. За тэгэхээр 2.5-ыг үржих нь 5-3-ийн 15 гэдэг чижээ тийм ээ. 15. За ингээд бидний M гараад ирж гэсэн үг. За C болохоор бидэрт энэ ч өгөгдсөн байна. За хараарай. Агаарын хувийн дулаан багтаамж. За 1 бүхэл 101. За киложоул гэсэн учраас мэдээж 10-ийн 3 зэрэгтэр үржүүлж өгнө гэсэн үг. За тэгэхээр анх хэд байсан бэ гэсэн чинь анх 15 градус байсан байна. За тэгэд тасгааны температуртай болтол гинэ. За тасгааны температурыг бид нар хэд гэж үзэх юм бэ гэхээр 20 гэж үзчих. 20. Тэгэхээр энэ хоёрын хооронд хэдэн градус вэ гэхээр дельта температур нь 5 градус гэсэн үг байна. За ингэж бодно гэсэн үг. За ингэж цаашаа бол манай хүүхдүүд бодчихно тийм ээ. За цаашаага. За 3 дахь бодлого. Та бүхэн халуун бүлээн хүйтэн устай 3 аяг бэлтгээд усандаа гараад үрж усны температурыг баримжаалаарай гэж байна. За энийг та хэд маань хийчих юм байна. За 100 градусаас их ойролцоогоор бага. За ийм хариултууд байгаа юм байна хүүхдүүдээ. Энэ 4 хариултаас сонгоод хийчээрэй. За 4-р. За бас амархан юм байна. 5 амархан юм байна. За 6 каре. Доорх зургийг ажиглан цэгийн оронд тохирох үгийг нөхөөрэй. Төмөр саваа үзүүрээсээ цэг гарын алганд цэг дамжуулснаар гарын алга түлэгдсэн байна. За тэгэхээр энэ ч төмөр саваагаар гал утгасан байна. Тэгсэн чинь энэ ч яасан гэж байна. Гар нь улайгаад түлэгдсэн байна. Тэгэхээр энд яасан бэ гэхээр за манайх 9-р анги учраас чадчихна тийм ээ. За тэгээ энэ ч хариултууд нь бэлэн байгаа учраас. За 7-р бодлого харъя. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү. Төмөр савааны үзүүрээс барихад саваа үзүүрээсээ дамжуулсан. За энэ бас өмнөх бодлоготой ижилхэн учраас амархан юм байна хүүхдүүдээ. За бүх бодис хайлах температуртаа шингэн төлөвөөс эргэж хатуу төлөвт шилждэг. Шингэн төлөвөөс хатуу төлөвт шилжих үзэгдлийг юу гэдэг вэ? За бас маш амархан бодлого байна тийм ээ. За ийм амархан бодлогонууд байгаа учраас хүүхдүүдээ маш анхааралтай сайн хий шүү. За лааны дүлний температур 1472 Фаренгейт бол Кельвиний хуваараар илэрхийлээрэй гэсэн байна. За багш нь тайлбарлая. Тийм ээ хүүхдүүдээ. За тайлбарлахын тулд анхааралтаарай. За энэ бол тэг градус Цельс.
За яагаад Цельс тэг градус Цельс вэ гэхээр Цельс гэдэг эрдэмтэн усны хүлдэхийг тэг гэж үзсэн. Усны хүлдэхийг яасан гэж чинь тэг. Харин буцалхыг 100 гэж үзсэн. Буцалхыг юу гэж үзсэн гэж чинь 100 гэж үзсэн. 100 градус Цельс. Харин яг энэ үед болохоор Фаренгейт яасан бэ гэхээр энийг 32 гэсэн. Усны хүлдэхийг юусэн гэж чинь 32 Фаренгейт гэсэн баг. Харин усныхаа буцалхыг 212 гэсэн. 212 Фаренгейт гэсэн. За Цельс мэдээж энийг 100 хуваасны 1-ийг 1 градус гэсэн тийм ээ. 100 хуваасны 1-ийг юу гэдэг? 1 градус. Харин Фаренгейт болохоор 32-оос 212 хүртэл энийг 180 хуваасныхаа 1-ийг 1 Фаренгейт гэсэн. Фаренгейт гэсэн баг. За тэгэхээр Кельвин гэдэг эрдэмтэн болохоор энийг бүр ингээд хөргөөд ингээд яваад байвал ер нь бодис маань ерөөсөө температур гэдэг бөмбөсийн хөдөлгөөн шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр бөмбөс хөдөлгөө болчихдг юм биш байгаа даа. Гэт. Тэгээ хөдөлгөө болчихдг юм биш байгаа даа гэсэн чинь хөдөлгөө болдог цэг байсан. Тэр цэгийг юу гэсэн бэ гэхээр хасах 273 градус гэж үзсэн. Хасах 273 градус. Тэгвэл хасах 273 бол Кельвиний тэг. Энд бол юу чинь? Энийг Кельвиний тэг хуваар гэж үздэг байна. За тэгээ бусд нь бол Цельсийнхтэй адилхан байсан учраас яг энэ усны буцалхын Цельсийн тэг дээр бол 273 Кельвин байдаг. 273 Кельвин байдаг. Харин бусны буцлах дээр хэд байдгийг бол 373 Кельвин байдаг. Кельвин байдаг. За ийм учраас 212, 373, 273, 32 гэсэн энэ хувааруудыг ашиглаад бодлого бодороо хүүхдүүдээ. За тэгэд багш нас томьёоны хураамж оруулъя. Та томьёоны хураамжин дээр хувиргадаг томьёонууд байгаа учраас ашиглаарай. За 12 дугаар бодлогыг бас сая багш нь тайлбарласан учраас бодож чадна тийм ээ. За аль нь бодис уурших процессын томьёо вэ? За бодис уурших гинэ. Энэ яг үлээ хайлах. Хасах тэмдэгтэй юм томьёо байдгүй хүүхдүүдтэй байхгүй. Энэ харин яадаг томьёо вэ? Уурших томьёо. Хасах тэмдэгтэй юм томьёо байгаа юу? Байхгүй. За графикийн аль хэсэг нь шингэн зарцах процесс тохирох вэ? За хайлах, царцах, уурших, конденсатлах гэдэг үзэгдлүүдийг бол график дээр тэгшхэн байдаг гэж багш хэлсэн тийм ээ. Харин тухайн төлөвтөө халах хөрөх үзэгдлүүд бол ташуу зураастай байдаг. Тийм ээ, графикт ингэж илэрхийлэгддэг. За энийг мэддэг. Багш нь сэргээ сануулаа явъя. Хайлах температурт байгаа 5000 г хар туглаг бүрэн хайлахтаа ямар хэмжээний дулааны энерги авах вэ гэсэн байна. За тэгэхээр ямар томьёо гаргах вэ? Яана гэсэн бэлээ? Хайлах гэсэн. Хайлах гэсэн учраас бид нар ямар томьёо гаргах юм? Эмийг үржих нь лямбда гаргадна гэсэн үг. За тэгэнгүүт энд яасан? Лямбда нөгөгдсөн. За энд юу нөгөгдсөн? Эм нь нөгөгдсөн. Бодож чадна тийм ээ. Харин энэ чинь грамм гэсэн учраас бид нар систем рүү шилжүүлж юу болох вүлээ? Килограмм болгоно шүү хөлт. Ус 100 градус Цельсиэс өөр температурт буцлах уу? Буцлах уу хөлтүүдээ юу гэж бодож байна? Буцлана, буцлахгүй, аль нь ч биш, даралтаас хамаарч өөр байна. Аль нь бол хөлтүүдээ? Агарын даралт өөр байдгаас болоод яг энэ 100 градус нь хаана буцалдаг нэлээ? Далайн төвшөнд. Далайн төвшин дээр буюу тэг байхад бол 100 градус буцалдаг. За тэгэхээр Улаанбаатар хот маань далайн төвшнөөс 1500 м орчим өндөрт байгаа. Тэгэхээр яах вэ хүүхдүүдээ? Даралт буурна. Даралт буурж байгаа учраас усны буцлах температур буурна. Тэгэхээр Улаанбаатар хотод бол нэг 96 градус орчим буцалдаг гэсэн үг. За мэдээж отхон тэнгэр хайрхан дээр хэдэд буцалдаг гэж бодож байна хүүхдүүдээ? 85 градус орчимд буцалдаг. Эверест дээр бүр хэддээр буцална гэж бодож байна хүүхдүүдээ? 75 градус орчимд буцалдаг шүү. Сонирхолтой байна уу? Дараагийн бодлого.
Аль графикт усны буслах температур агарын даралтаас хамаарлыг үзүүлсэн бэ гэж. За тэгэхээр усны буслах температур агарын даралтаас хамаарал. Агарын даралт ихсвэл буслах температур ихснэ гэсэн үг тийм үү? Агарын даралт багасвал буслах температур багасна гэсэн үг. Энэ хоёр ямар хамааралтай вэ? Шууд хамааралтай. Шууд хамааралтай график аль нь өгтөдөө? Мэдээж ихний график нь байна. За тэгэхээр дараагийнх нь бодлогыг ижил төстэй учраас бодчих واخа өгтөд. За Кельвиний хувьд түрүүн тайлбарлагдсан. За энд график саяын багшийн тайлбарласан тэгшхэн ташуу зурааснууд байна. Тийм учраас уншиж чадна тийм ээ. За 22 дугаар бодлого өгсөн байна вэ. Энэхүү бодис тэдэн градус Цельс температурт тайлж байна гинэ. За энд хэд тайлж байна? 1535 градус тайлж байна. Градус Цельс гэсэн байна. Зурагт үл мэдэгдэх бодисын хайлж байгааг харуулжээ. За тэгэхээр энэ чинь 1535-ыг олоод хариулна гэсэн үг. За энэ чинь энэ градус Цельс гэсэн хуваар нь энэ харагдаж байгаа учраас Цельсээр бичигдэнэ. Энд байна тийм ээ. За бодсон мөн тэдэн градус. За энэ амарх юм байна. За 24 25 хараадахыг. Бодисыг хайлуулахад гаднаас дулааны энерги авах бол зарцаагт дулааны энерги гадагш алддаг. Урш хулан конденсац үед дулааны энерги аачих вэ гэсэн байна. Урш хулан конденсацад дулааны энерги хаашдах юм болоо хөлтүүдээ. Хайлуулахад авдаг бол урш хулан зарцагтаа яадаг вэ? Алддаг тийм ээ. За 25 ижлэх маастай биеүдээ хайлуулахад шаардлагатай энерги нь өөрөөр байдаг. Эмд бодисын дулаан шингэх чадварыг юу гэж нэрлэдэг вэ? За мэдээж юу гэх хүүхдүүдээ хайлуулахад шаардлагатай энерги нь өөр. Тэгэхээр хайлуулахад шаардлагатай гэсэн учраас аль нь ах хүүхдүүдээ? За ийм амархан бодлогонууд байна. За ингээд үргэлжлүүлээд өөрсдөө хичээн сайн бодоо.